Би нэгэн өдөр найзуудтайгаа скейтбордоор экстрим үзүүлбэр хийн цагийг зугаатай өнгөрүүлж байв. Гэтэл миний өнгөрөө зан хөдлөн яагаад ч юм нэлээд ур чатны дээгүүр скейтбордтой гулсан үзүүлбэр үзүүлэхэд хүн болгон л намайг дэмжиж шүтэж надаас өөр ингэж чадах хүн байхгүй гэлтэй. Яг дуусах алдалт би удирдлагаа алдан нэлээд хүчтэй газар тэрийдэн унав. Бүгд л нам чим. Би ч нүдэнэ найзууд руугаа хартал. Бүгд л айсан янзтай чимээгүй хүн намайг өлөрнө. Юу болсноо мэдэх зөвхөөгөө толгоогоо доошлуулан гараа хартал. Миний гар бүтэн эргэсэн байдалтай байгааг харан шоконд оров. Маш хүчтэй өвдөлт мэдрэн хүчтэй ойролтолд нэг найз маань шокноосоо гарч чадалгүй. Бидний хаян нэг ёсондоо хоошоо гарах завдалгүй зогтлаа. Би ч юу хийхээ мэдэхгүй гараа барин димэл баха ойролтол манай эмэгтэй найз асуудлыг хөндрүүлэхгүй тулд намайг мөрөн дээрээ согдон тусламж гуйхаар буулаа ихтэл замын нөгөө талд эмнэлгийн машин байгааг олж харав. Бидний яд цэвэлээ химээ машины зүг гараа далтан дууттал биднийг харсан янзтай гинтл эмнэлгийн машин хүчтэй тохиоллоо ангинуулан найз бид хоёр дээр ирэн дотроос нь хугаа цайдсан яг л өгсөн уншиг царайтай хоёр эмнэлгийн ажилтан намайг яаралтай дамнурган дээр тавин машины хойно оруулав. Манай эмэгтэй найз ч надтай хамт орох гэтэл түүнийг зохин гол нь 50 бай гэхээс өөр үг хэллгүй намайг аваад явсан юм. Хэд хоногийн дараа найзууд бие биентэйгээ уулзсан. Түүнийг хаашаа алга болсныг бүгд л гайхацгаав. Түүний эцэг их хүртэл цагдаад мэдгтэн бүх эмдгийг шалгасан ч тэр ор мөргөө алга болсон учраас бүгд л хэрэг бишдэж байгааг надаар хэлэлтгүй мэдсэн баг. Тэдэж бие биентэйгээ ярилцсан. Яах талаар ярилцаж байтал нэг нь босч тэр нөгөө эмнэлгийн машин байна. Хаашаа явж байгааг олж мэдцгээ химээ хойноос нь дагав. Машин гинтл зогсон. Дотроос нь хоёр зэвхий царайт яг дүрээрээ гарч ирэн ийш тийш харан машины өнөөс ямар нэгэн харавттай зүйл байшингийн харанхуй болонд хаян яваад өгөв. Бүгд л шоконд орон хайсан харавттай зүйл рүү гүн очин нээж үзтэл юу байсан гэж бодож байна. Тэд юу ч хэлж чадахгүй хилээ атсан гэлтэй намайг харан шоконд оров. Яг л асуудлаас айн зүгтдгаараа нөгөө найз маань зүгтэн. Нөгөө хоёр маань ч намайг харан ойрлон айн дагжин чичиж байв. Би яг л антин шиг алхаж хүн харахын аргагүй болтлоо зэрэмлэгдсэн байсан болохоор ойрлохоос өөр юу ч хийж чадсангүй. Мэдээж бидний хил занснаар SCP-4419 буюу мах нэдэлгааны машин. 4419-ийн харагдах байдал нь ингээл нэг түргэн тусламжийн машин шиг. Энэ хэвийн бус түргэн тусламжийн машин ямар нэгэн эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсон газруудад аяндаа л гарч ирдэг. Гэхдээ хизээ хаана гарч ирэхийг нь урьдчилан хамгаалах боломжгүй болохоор барьж авахд нэлээдгүй хүнд. Ямар нэгэн түргэн тусламжийн яаралтай үйл явдал болох тохиолдолд шүрмэс гих мэт баг зэргийн гэмтэл авсан. Эсвэл бүр ноцтой бууны шахнаас үл хамааран SCP-4419 гэмтсэх хүндээ шуурдл ирэх болно. Түргэн тусламжийн машинаас эмнэлгийн дөрөв тууц өмссөн хүн төрөгтэй хоёр биед бууж ирэн хорхичиг дамнуурган дээр ашиглан түргэн тусламжийн машины ард байрлуулна. Тэр хоёр яг л эмнэлгийн мэрэгчнүүд шиг ажиллах боловч ямар нэгэн хүмүүс тэр хоёр саад болох тохиолдолд хүч хэрэглэн тэднийг зогсоох болно. Түргэн тусламжийн эмчнэр хорхичиг машиндаа хийж чадсан л бол нэн дээрээ өндөр урттайгаар хурдлан алга болох болно. 7-оос 2-7 хоногийн дараа 4419 нь хогч авсан газартаа гинт гарч ирэн. Дотроос нь нөгөө л хоёр хүн хар уттай зүйлийг ойролцох газарт нь үлдэн хурдлаа алга болох болно. Ард нь үлдсэн хогч бүр үргэлж бие махбодын ямар нэгэн өөрчлөлтөд орж, дарчилж, зовлон зүдгээр амсах болно. Тэдний гэмтэл нь маш ноцтой, бүр өхөлт хүрэх боломжтой байсан ч ямар нэгэн учир нь үл олдох аргаар тэднийг амьд хэвээр нь байлгаж байгаа нь аимшигтай. Энэхүү үйл явц нь улам аимшигтай болсон учраас SCP байгууллагын чихэн төрөв. Хохирогч бүр адилхан шин чанартай байгааг анзаарсан SCP байгууллага SCP-4419-тэй холбоотой хэд хэдэн баримт цуглуулсан юм. Энэ бүх хэргийг тайлахын тулд бид нэр өнгөрсөн үеийн аялах ёстой. Он цагийн дарааллын дагуу та бүхэндээ тайлбарлаж өгье. 1983 онд зам хөндлөн гарч явсан залуу машин дайруулан хөл нуугарсан тохиолдол гарав. SCP-4419 газар дээр нь ирж түүнийг авч явсан бөгөөд хэдэн өдрийн дараа нөгөө л хажиг амтан болгосон. 1994 онд баарны гадаа зодон хийж эрүүгээ угсан залууг мөн л 4419 авч яв. Гэхдээ өмнөх хүмүүстэй адилхан биш. Бүр илүү сонио. Тэр нь юу вэ гэвэл хоолойных нь ард шилэн цог суулгаж зүрхийг нь шууд харах боломжийг бүрдүүлсэн. 2003 онд эхнэр нөхөр хоёр автомашины осолд орон 4419 ээлж тохирогч болов. Мэдээж эхнэр нөхөр хоёрыг хизээс салахааргүй. Нуруугаар нь хооронд нь залгаж холбосон. 2006 онд нэгэн хөгшин эр зүрхний шигдээс болов. Бидээ 11 шинэ ажилтгуу зөвхтэй болсон. Мэд заслын аргаар түүний илүү зүрхийг авахыг оролцсон ч тэрээр шархаад илж чадаагүй. 2008 онд байшинд гал гарan 19 хүн шатаж 7 хүнийг аврах боломжтой хэмээн үзэж гал командын хүмүүс яаралтай туслах гэтэл 4419 тэдний цагцаан хүн шархсан 7 хүнийг авч яван хооронд нь нийлүүлэн махан бөмбөлөг болгосон хэрэг гарав. Одоогийн байдлаар тэдгээр хогшсон хүмүүс SCP-гийн 31-р хэсэгт байршуулж хадгалагдаж байгаа. SCP-4419 хамгийн ачирхалтай үзэгдэл бол Афганистанд эргүүл хийж байсан албаа хаагч харагдсан бөгөөд гинтл цэргийн тусгай хүчний эмнэлгийн машин гарч ирэн түүнийг хүчээр авч яв.
Түүний багийнхан зогсоогоор машин руу гал нээтэл хар наалдамхан шингэн зүйл хоожиж байсан ч машиныг хангалттай зогсоох хүч байсангүй. Маргааш болтол тэдний байршиж байсан цэргийн хорангийн ханаар учир нь үл олдох биед байв. Мэдээж тэр цэрэг SCP-4419 нь гэмтэл бэртэл авсан хүмүүрт үзүүлэх аюулаас гадна манай гэргийн хаанч харагдах чадвартай тул кедер ангилалд оруулсан юм. SCP-4419 нь SCP байгууллагын мэдээллийн санд хамгийн харгас хэрцгийн гажуудын нэг бөгөөд SCP-106 хөгшин ирийн дараа бичигддэг. Хизээ нэгэн цагт бид энэхүү харгас хэрцгийг эрдэх эмнэлгийн машиныг барих арга замыг олно гэж найдаж байгаа болохоор тэр хүртэл өөртөө хайртай байж гэмтэл бэртэл авахаас болгоомжлоорой.